Тэтгэврийн дансанд хуримтлагдсан мөнгө даатгуулагч нас барсан тохиолдолд яах вэ? Улсад үлдэх үү эсвэл гэр бүлд нь өвлөдөх үү? Улсын хурал өнгөрсөн хаврын чуулганаар нийгмийн даатгалын тухай хууль иргэн бүрт хамаатай томоохон өөрчлөлтүүдийг орууллаа. Монгол Улсын засгийн газраас нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн. Мөн Төвшин нарын 41 гишүүн, Ариун Заяа нарын 8 гишүүнээс уг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсныг хамтдаган хэлэлцэж 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх, зардал нь одоо үр ашигтай болох, шимтгэл төлөгчдийн одоо хөрөнгө бас зөв зохистой зарцуулагдах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдэхийн сайхан боломжийг одоо бий болгож өгсөн хууль батлагдлаа. Тэгээд нийт гишүүдтэй баярлалаа. Банкын хорой болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Булгантуяа ахалж ажилласан юм. Сая нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт орсон үл энэ хууль өөрчлөгдсөнийг ер нь та мэдсэн болов уу? Мэдээгүй. Сайн мэдэхгүй байна. Мэдээгүй. Би сайн өөрөө судлаагүй байна. Мэдэхгүй байна. За би ч одоо өндөр насны тэтгэврт гарсан ахмад тастаа. За ямар ч байсан би нэг сонирхож байгаа юм бол тэрний ажлуудын тэтгэмжийн хоногийг багасгасан байлээ. Тэрийг олж харсан нийгмийн даатгал. Ажлуулын тэтгэмж бол одоо үед бол маш их авах шаардлага маш их байгаа шүү дээ. Мэдгүй би зүгээр сонсч байсан нөгөө нэг 10% нь юу лээ 1%, 2% боломж илүү тий. Байгуулгын төлөхгүй юу лээ. Тэр мөр нь багасчвал зүгээр. Оюутнууд нийгмийн даатгалын шимтгэл одоо төлөхгүйгээр одоо цалингаа бүтээ авдаг юм систем хэрэгжиж эхлэх юм болоо тэр нь таалагдчих юм ер нь бол. Оюутан залуучуудад ажил хийдэг шүү дээ. Тэгэхэд чинь нийгмийн даатгал нэлийн өндөр төлж байгаа шүү дээ. Тэр нь бол хөнгөлөлтөд явчихаа зэрэг хүмүүсийн амьдралд бас тодорхой хэмжээний нэмэр хандив болох байхаа гэж бодож байгаа шүү дээ. Нийгмийн даатгал төлж байгаа хүн бол тодорхой хэмжээний мөнгө төлөөд хуримтлуулж байгаа учраас тухайн хуримтлалаас хүртэх хувь хэмжээ нь илүү байгаасаар гэж боддгийг. 5 жил ажиллаад өндөр тэтгэвэр тогтоолцдог. 20-30 жил ажилласан ч гэсэн 5 жил нийгмийн даатгал төлсөн үнэтэй адилхан тэтгэвэр тогтоолол байсан. Энэ тогтолцоог засах буюу шудраг тэтгэврийн тогтолцоонд шилжиж байгаа. Цаашдаа алдагдalgүйгээр одоо энэ нийгмийн даатгалын сан маань өсөж арвижаад явах боломж суурийг тавьж чадлаа гэж миний хувьд бодож байна. Олон давхаргаа тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж чадсан. Өмнө нь бол тэтгэврээ нэмнэ гэхээр зөвхөн нийгмийн даатгалын сангаас л тэтгэвэр нэмэгдэх ёстой болчоор нийгмийн даатгалын сан иргэдийн төлж байгаа цалингаар жоохон нэмэгдвэл жилд нэг 7-8%-аар нэмэгдвэл тэрүүнийх нь хүрээнд л нэмж чаддаг байсан. Суурь тэтгэвэр бол улсын төсвөөс олгогдох юм. Нэгсэндээ Монгол улсын иргэн тэтгэвэр авахчдаа одоо улс бас өөрөг хүлээж суурь тэтгэврийг олгож байна гэсэн энэ өөрөө маш чухал одоо юм зүйл байгаа. Хоёр дахь нь бол үндсэн тэтгэвэр. За энэ бол мэдээж одоо бүхэн хүмүүсийн одоо авдаг тэтгэвэр. Гурав дахь нь бол хувийн тэтгэвэр гэсэн. Байгууллагын одоо төлдөг ажлуулагчийн төлөө төлдөг шимтгэлийг одоо дээд хэмжээ тогтоож өгсөн. Мөн улмаар одоо хөнгөлөлт урамшуул болгож одоо шинээр ажил эхэлж байгаа стартап компаниудын 3 хүртэлх ажилчны байгууллагыг хөнгөлж өгж байгаа. Тэгэхээр энэ нэгэнд хөндөгдөд эхэлсэн бол цаашдаа энэ талыг одоо илүү багасгах, илүү одоо бууруулах боломж өргөдөж байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ хууль зөвхөн өнөөдрийн ахмадуудад хамаатай гэж ойлгож болохгүй. 2027 оны 1-р сарын 1-ээс ахмадуудын тэтгэвэр 100-аас 300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин залуучууд ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр авах боломжтойгоо өнөөдрөөс тооцоолж нэмэлт хуримтлал үүсгэн ирээдүйн баталгаагаа өөрсдөө тооцох боломж нэгж байна. Таны тэтгэвэр бол зөвхөн ирээдүйн асуудал биш, өнөөдөр гаргаж байгаа таны санхүүгийн шийдвэр юм а. Тиймээс эх оны 1-ээс хэрэгжих нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтүүдийг мэдэж өөрт амрах заалтуудыг зөв ашиглаарай.